хэлэх үү? За. Нэгдсэн 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсан. Шинэ үндсэн хууль батлагдсанаар төрийн тогтцоонд өөрчлөлт орсон. Улс төрийн болон нэгдсэн тогтцоос нэлээд өөрчлөгдсөн. Нэгдсэн тогтцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрхцүүд мэдээлэх, нийтийн хүртэл болгох, хэвлэл нийтлэх, батлах, мөрдөх нэлээд журам өөрчлөгдсөн гэж ойлгож байна. 1998 онд эрхцүүн шинтгэлийн хөтөлбөр гэдэг баримт бичгийг Монгол Улсын хурл бас баталсан. Энэ баримт бичгийн хүрээнд хууль батлах, боловсруулах, хуулийг нийтийн хүртэл батлах, хэвлэх, хуулийг бүртгэх, батлагдсан хуулийн болон эрхцүүн хуулийн дагуу гарсан эрхцүүн актын хууль нийцэж байгаа эсвэл хяналт явах дээр цогц ажлыг хийх ийм хөтөлбөр батлагдсан байна. Үүний дараагаар 2000 он гараад 2005 онд Монгол Улсын засгийн газар Дэлхийн банк хооронд шүүх эрхцүүн шинтгэлийн хэрэгжүүлэх асуудлаар хилцээр байгуулсан. Тэгэхээр ийм үедүүл манай Монголын засгийн газраас түүнчлэн Дэлхийн банкнаас санхүүжүүлээд за одоо энэ эрхцүүд төрийг байгуулахын тулд бол ард иргэд хуульчд бол одоо ятгахнаа наад захны хуулийн их усрыг олж авах нөхцөл болцоог хангах ёстой юм аа. Тэгжиж иргэд хуулиа биелүүлнэ гэдэг ийм ойлголтоор бол ер нь ийм вебсайт байгуулъя. Тэгээд улс орон хөгжиж байгаа юм чинь цаашид ч гэсэн интернетийг өргөн ашиглах болцоотой болно. Хүмүүс хаач байж байгаа гэрээсээ ч гэртээ сууж байгаад ч гэсэн гадуур явж хайхгүйгээр одоо хуулиа олоод уншдаг, бүх дүрм журмаа олоод уншдаг ийм нөхцөлийг бүрдүүлье гэсэн ийм зорилготойгоор бол энэ төслийн хүрээндүүлийн Legal Info вебсайтыг байгуулсан. Энэ 5 сая $5 өртөг бүхий ийм төсөл байсан. За энэ төслийн хүрээнд 3 үндсэн том ажил хийгдсэн. Хууль зүйн үндэсний хүрээлэнг байгуулах, Legal Info, Judge Info гэдэг вебсайтуудыг бий болгох юм ажил байсан. Тэгээд хууль зүйн үндэсний хүрээлэн бол ер нь Монгол улсын хэмжээнд тааж мөрдөж байгаа бүх хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах энэ ажлыг одоо дагнан эрхэлдэг чиг үүргийнхаа хувьд энэхүү системийг буюу өнөөдрийн байдлаар бол яг 11333 эрхцүүн акт бүхий сан бүхий одоо ийм Legal Info CGMN гэсэн эрхцүүн нэгдсэн систем вебсайтыг одоо амжилттай тогтмол байнгын ажиллагаатай ажиллуулад явж байна. Монгол Улсын хууль, тогтоол, ерөнхийлөгчийн хэм хэмжээ тогтоосон зарлиг, засгийн газрын хэм хэмжээ тогтоосон тогтоолууд, яамд агентлагийн акт, аймгийн хэм хэмжээ тогтоосон актуудыг нэгтсэн юм олон баримт бичиг байгаа. Сайт үйл ажиллагаа явуулж эхэлснээс эхний үеүүдэд бол 7 хоногт дунджаар 200-аас 300 хэрэглэгч хандаж мэдээлэл авдаг байсан бол өнөөдрийн байдлаар бол 7 хоногт 35-аас 40 мянган хэрэглэгч хандаж мэдээлэл авч байна. Эрхцүүн мэдээллийн нэгдсэн систем үйл ажиллагаа явуулж эхэлсэн анхны жил буюу 2006 онд нийт 78353 хүн хандсан байдаг байна. Харин 2007 онд 201,074 хүн хандсан нь ганцхан жилийн дараа хандлтын тоо 3 дахин өссөн үзүүлэлт юм. 2013 онд тус системийн хандлтын тоо анх удаа 1 сая хэрэглэгчэд хүрлээ.
2016 оны 9-р сарын байдлаар системд нийт 1,85,426 хүн хандсан байна. Энэ сүлжээг ажилуулахад MCS гэдэг компанитай Дэлхийн банк гэрээ байгуулж Interactive гэдэг туслан гүйцэтгэгчээр орж бас Алтар гэдэг хуульч орж их мэдээ олон хүний хүч хөдөлмөр орж энэ сүлжээг бий болгосон. Анх одоо 2006 онд энэ эрх зүйн нэгдсэн мэдээллийн систем энэ төслийг одоо хэрэгжүүлэх шаардлагатай болоод ингээд тухайн үед бол манай компанийн хувьд энэ системийн анхны суурь бүтцийг тавиад ажиллаж байсан. Тэрнээс хойш одоо дараа 10 жил өнгөрсөн байна. Тэгээд ер нь бол мэдээж энэ эрх зүйн төр парламентын засаглалтаа болоод хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд бол энэ тухайн үед энэ хийжсэн системийн ач холбогдол бол маш өндөр байсан гэж ойлгодог. Тэгээд 10 жил энэ системийн одоо үйл ажиллагаа ингээд үйл ажиллагааг аваад явж байгаа хууль зүйн үндэсний рулингийн хамт олонд бас 10 жилийн өмнө баярын мэндийг хүргэе. Ер нь бол цаашдаа энэ систем энийг одоо өшөө үед одоо боловсронгуй орчин үеийн хэрэгцээ шаардлаганд нийцсэн ийм байдлаар хөгжүүлж сайжруулах юм зайлшгүй цаг үе бас ирж байгаа гэж харж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрх зүйн одоо акт зохицуулалт хууль зүйн бичиг баримтуудын маш том хэмжээний мэдээллийн сан одоо big data үүссэн гэж бол ойлгож болно. Legal Info вебсайтыг байгуулах ажлын хүрээнд бид нар бас 30 байгууллагыг шилэн кабелаар холбосон юм а. Төрийн байгууллагуудыг. За энэ нь бол мэдээлэл шууд авах болцоогоор илүү хурдан тэгээ интернет байсан байгаа эсхээс үл хамааран одоо энэ мэдээллийг хурдан авах болцоогоор хангах үднээс холбосон байгаа. Уг системд 30 байгууллага шилэн кабелаар холбогдож, ван сүлжээг үүсгэсэн бөгөөд энэхүү гадаад сүлжээний аюулгүй байдал ашиглалт хамгаалалтыг Монгол Улсын засгийн газрын 2006 оны 4-р сарын 5-ны өдрийн 72-р тогтоолоор эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн 34,200 м шилэн кабель болон утасгүй холболтын төхөөрөмжийг зохиох хууль тогтоомжийн дагуу Дагнуулын ерөнхий газрын мэдээлэлд шилжүүлсэн. Энэ сүлжээ бол хууль зүйн үндэсний төв буюу одоогийн хууль зүйн үндэсний хүрээлэн дээр зангидаг гэж ажиллаж байгаа. Энд бол эрх зүйн акт баталсан байгууллагууд улсын хурал засгийн газар гэдэг юм энд мэдээлэл шууд оруулаад энэ дэгдэхтэй тэгээд иргэд хэрэгэлдэг. Энэ вебсайтад маань нийт одоо 5 сая 800 гаруй хэрэглэгч хандсан байдаг. Энэ бол маш чухал асар хөнгөвчилж байгаа. Өмнө нь бол эрх зүйн актууд олддоггүй. Шүүгчнэр дундаа нэг сонин ардын эрхч гэдэг нэг сонин дээр гарсан хуулийг хайчлаа дундаа хэрэглэгч гэдэг. Одоо тийм ойлголт байхгүй. Хааж явж исэн, суурин бай хөдөлгөөнтэй явж исэн, юу хурд орж исэн энэ Legal Info гэдэг сайтыг ашиглаж хичээлээ заах, зөвлөгөө өгөх, өмгөөлөх, шүүн туслах ажгаар эрхлэгтэй хэрэгэлдэг болсон. Энэ бол маш чухал сайт байгаа. Эргээд ингээд бодоход бол одоо бол залуучууд тэр болгон мэдэхгүй байх. Тэр үед л бас интернет бол тэр болгон өргөн ашиглагддггүй байсан. Иргэдвэл хуулиа хэрэгжүүлэхийн тулд бол мэдэх ёстой. Хуулиа авч явах бол ерөөсөө хуулиа судлах, хуулиа мэдэх ямар ч их усүр байгаагүй. За их хурлаас гаргадаг нэг мэдээлэл сэтгүүл байсан. Тэрийг л олж авч чадахгүй бол ер нь одоо хуулийн талаар мэдээлэл авах болцоогүй байсан. Тэгэхээр л одоо тэр төслийн баримт бичиг дээр бичсэн байдаг байсан л та. Тэр үед байсан байдал бол одоо танил талаа хайдаг. Одоо яам, тамгын газар, одоо бусад хуулийн байгууллагууд танил байна уу? Тэгжээд нэг танил талаасаа нэг хуулийг олж авдаг. Ийм л тогтолцоо байсан. Улсын хурал сая засгийн газрын мөрийн хөтөлбөрийг 9 сарын ихэр баталсан. Энэ мөрийн хөтөлбөр дотор эрх зүйн актуудын давхардлыг, хийдлийг арилгахдаа хуулийн төсөл шинээр боловсруулахдаа, хууль нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэхүү захим санд тулгуурлана гэж мөрийн хөтөлбөрт оруулсан байлээ. Энэ бол энэ захим сан бол маш чухал баримт бичгээд юу маш чухал зүйл гэдгийг бол баталж байна л да. Өөрөөр хэлбэл одоо хууль боловсруулахдаа, хууль батлахдаа өмнөхөө хүчингүй болгодог, давхардсан гаргадаг. Өмнөх нь байж хаад дараа нь дахиад гаргацж байдаг юм уу? Энэ парламентын засгийн газрын яам агентлаг өөрчлөлтөөс болоод нэгдсэн сүлжээ
ашиглаж чадахгүйгээс болоод энэ давхарл хийдэл ихтэй, зөрөө ихтэй байдаг. Тэгэхээр энэ утгаар бол цаашид энэ хууль тогтоомжийг улс орон гуйлах, актыг батлахтаа, давхарлыг хийдлийг арилгахтаа энэ цахим сүлжээг цахим санг ашиглана гэж засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон бол маш чухал зүйл гэж ойлгож байна. Захиргааны ерөнхий хууль захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэл бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмгэгтгэл буюу хуучин нэрээр хууль зүйн мэдээлэл эмгэгтгэлд нийлүүлсэний дараа хүчин төгөлтөр дагаж мөрдүүлэхээр хуульчилжээ. Захиргааны ерөнхий хууль гарсан, хууль тогтоомжийн тухай хууль гарсан. Ингээд бол яамдын эрх зүйн актыг, хэм хэмжээний актыг бүртгэдэг ажил улам сайжрах, улам боловсронгуйлах ёстой. Энэ ажил бол энэ захим сангийн хүрээнд хийгдэх ажил. Энэ актуудыг бүртгэх, хүчингү болгох, бүртгэлээс хасах гэдэг юм уу? Янз бүрийн ажлуудыг бол энэ захим сангийн тусцаатаар хийлээ. Сая жишээлбэл засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих зорилгоор гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль, олон улсын гэрээтэй зөрчилдсөн яам агентлагийн нийлэн хаалган актыг хууль зүйн амнаас санаачлан хүчингү болгож явах шиг байна. Энэ бол энэ захим сан бас үр нөлөөгөө өгж гин гэж ойлгож байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрх зүйн иргэдийн бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэсэн ийм заалт орсон билээ. Бүх нийтийн эрх зүйн боловсрол гэдэг бол Монголын бүх ард түмэнд нягтлан бутгачийн хувьд, багшийн хувьд, иргэний хувьд, зорчигчийн хувьд гэдэг юм уу эрх зүйн мэдээлэлээр хангана гэсэн үг дээ. Тэгэхээр энэ ажилд бол эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ маш чухал. Давхардаагүй, зөрөөгүй, үнэн зөв мэдээлэл байж ах хэрэгтэй юм л да. Тэгэхээр нэг бүх нийтийн эрх зүйн хөтөлбөр батлахтай бол мэдээж энэ цахим санг яаж ашиглах вэ гэдэг дээр голлож ажиллахаас тэнд байгаа малчинд, тэнд байгаа тракторчинд, тэнд байгаа инженерт тэр болгон лекц уншаад ажлын дараа гарч үдэг юм эрт нөрж хууль яриад явна гэж байхгүй дээ. Шинэ үндсэн хуулиас өмнө бол иргэдэд гэж ойлголт байгаагүй хөдөлмөрчдөд хууль сурталчлана гэж ойлголт байсан. Яг л бүгд хөдөлмөрчин ажил хийсэн байх хэвээр хуулийг бол сурталчлана гэдэг ойлголт байсан. Одоо бол хууль сурталчлах гэхээсээ илүү хуулийг мэдээлэх гэдэг ойлголт байгаа. Тэгэхээр тэр хүн жишээлбэл нягтлан бодогч гэдэг юм багш хэмж Монгол улсын бүх хуулийг мэдэх ёсгүй, мэдэх ч албагүй. Зөвхөн өөрт хамаатай багшийн хувьд, даргын хувьд, иргэний хувьд, зорчигчийн хувьд гэдэг юм уу өөрт хэрэгтэй мэдээлэл тухай үед нь яг тулгымдсан үедээ л эрх зүйн мэдээллээс сүлжээнээс өөрөө олоод үзээд байх. Энэ олохт нь хуулийн зөвлөх юм өмгөөлөх тусалдаг байх. Энэ л юм үзэгдлийг энэ арга хэмжээгээр зохион байгуулахаас хүн болгоныг хууль болгоныг мэдгэх ямар ч шаардлага. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу бидний сайн мэддгээр Legal Info CGMN вебсайт бол өнөөдрийн байдлаар зөвхөн хуульч эрх зүйчдийн одоо ажлын гарын авлага, их сурвалж төдийгүй нийт иргэд оюутан сурагч одоо олон нийтэд маш хүртээлтэй ийм мэдээллийн нэгдсэн сүлжээ болтлоо өргөжөж чадсан байна. Тэрнээс гадна Legal Info хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилтнууд байнга баяжуулж, шинэ гарсан хууль, дүрм журмаа баяжуулж, өөрчлөлт оруулаас тэр өөрчлөлтийн тусгаж ингэж явах үүрэгтэй байсан. Тэгээ энэ ажлыг бас манай энэ хүрээлэнгийн ажилтнууд цаг тухайд нь сайн чанартай хийж байгаа тулдаа бас энэ вебсайт үргэлж шинэлэг байдаг учраас манай ард түмэн их өргөн хэрэглэх дуртай байдгаа гэж би ойлгодог юм аа. Дэлхийн банкны шүүх эрх зүйн шинжилт төслийг хэрэгжүүлэх 7 жилийн хугацаанд энэ их нүр хөдөлмөрийг хийхэд бол манай төслийн баг бол их идэвхтэй сэтгэлээсээ ажилласан юм аа. Тэгээд төслийн багийн гишүүдээ бас дурдчмаар байна. Бид нар дөрүүлээ байсан. Тэгээд Саран Туяа, Оргил, Намуужин гэд бид дөрөв хамтарч одоо ажилласан. Төрийн байгууллагуудын цахим хуудасаас бол эхний 3-т жагсаж хэрэглэгчийн тоогоороо бол ирэмлэгддэг байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 өдрийн дотор эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд оруулдаг.
Үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг улсын хурал хүлээж авсан болон эцсийн шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор Улсын хурлын тамгын газар Монгол улсын хууль, улсын хурлын тогтоолыг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 өдрийн дотор Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, засгийн газрын тогтоол, ерөнхий сайдын захирамжийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 өдрийн дотор тус системд тогтмол оруулж байна. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хувьд аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, аймаг нийслэлийн засаг даргын захирамж, хууль зүйн нэр томьёоны мэдээллийн хэсэг, асуулт хариултын хэсгийн мэдээлэл, мэдээлэл хэсгийн мэдээлэл, эрх зүйн ангилагчийн дагуу ангилж оруулах, хууль зүйн ач холбогдол бүхий олон нийтэд мэдээлж болох статистик мэдээг тус сайтад тогтмол оруулан ажиллаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө эдийн зүйл болсон байлээ. Эдийн засаг, нийгэм, эрх зүйн салбарт шинжилэх ухааныг хөгжүүлэх, эрдэмтдийг хөхүүлэн дэмжих, хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг сайжруулж боловсруулах гэж зарлалт авсан байлээ. Бүр эрх зүйн хүрээлэнгийн нэр орсон байна. Эрх зүйн хүрээлэнг сайжруулах гэдэг бол энэ хүрээлэнг бодож сонгох биш, энэ хүрээлэнгийн доторх бүтцийг сайжруулах, энэ хүрээлэнгийн явуулж байгаа ажлыг дэмжих гэсэн үг. Энэ хүрээлэнгийн нэг гол ажил бол эрх зүйн мэдээлэл, сургалт. Эрх зүйн мэдээллийн уг суурь бол бааз нь бол эрх зүйн цахим сан байгаа. Тэгэхээр энэ цахим сан хөгжүүлэхэд энэ хөтөлбөрийн дагуу засгийн газар анхаарч ажилланд байх гэж бодож байна. Тэгэхээр нэгд хүн ажилуулах учраас хүн нэмж ажилуулах, техникийг сайжруулах, мэдээллийг шуурхай болгох, иргэдэд хүргэх аргыг боловсруулах их мэтийн олон ажил энэ хууль зүйн үндэсний хүрээлэнгийн өмнө энэ ажлыг хэрэгжүүлэх засгийн газар хууль зүйн дотоод хэргийн яамны өмнө тавигдж байна гэж ойлгож байгаа. За өнөөдөр би ингээд энэ хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд энэ төслийн тухай ярьж байгаадаа их баяртай байна. Энэ хүрээлэн байгуулагдаад одоо 10 гаруй жил өнгөрсөн боловч үйл ажиллагаагаа явуулаад одоо энэ номын сангийн янз бүрийн байгууллагын хүмүүс хуульчид ашиглаад ийм одоо амьд байж байгаад нь бол би их баяртай байна. Зөвхөн хэвлэмэл хууль эсвэл интернеттэй орчинд эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангаас хууль эрх зүйн акт үзэх нь цаг хугацааны боломж, хадгалж авч явах зэрэгт зарим хүндрэлийг үүсгэж байлаа. Мэдээллийн технологи цаг хорон бүрт хөгжиж буй өнөө үед халаасандаа Монгол улсын бүх хуулийг авч явах боломжийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем олгосон юм. Legal Info application-ыг Play Store болон App Store-оос үн төлбөргүй татаж аваарай. Монгол улсын бүх хууль таны халаасанд. Legal Info application-ыг хийх анх санаа бол тухайн үед гар утас, ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо бол нэлээд эрчимтэй өсөж ирсэн. Нөгөөдөөр бас Legal Info програмын шинжилгээ ажлыг явуулж ирсэн. Яг тухайн үед бол гар утсан дээр хүмүүс офлайн төвшөнд бол хууль үзэх боломж бол байхгүй байсан. Тэр үднээс л анх Legal Info application-ыг гар утсан дээр байршуулъя. Мөн офлайн төвшөнд хуулиудыг хардаг болъё гэсэн тийм л санаад төрж ирсэн да. Хэрэглээг тулгуурлаж эрх зүйн мэдээлэл сурталчилгаа хуулийг хүргэх шаардлага гарсан. Үүнийг гар утсаар дамжуулж иргэдэд хүргэх нь оновчтой байна гэж энэ гар утасны аппликейшнийг анхаа зураг төслийг гаргаж нэвтрүүлсэн. Хүн бүхэн хэрэглээс орчихсон нэлээд олон хүнд хүртээмжтэй болсон иймэрхүү аппликейшн болсон юм аа. Гол онцлог давуу тал нь хуулийг интернет буюу офлайн орчинд ашиглахад зориулагдсан програм юм аа. Мөн хуулийн байгууллагуудын хаяг байршлын мэдээлэл, хуулийн зөвлөгөө өгдөг байгууллагын салбаруудын мэдээллүүдийг энэхүү аппликейшн тусламжтайгаар авах бүрэн боломжтойгоор зохион байгуулсан байгаа. Тус аппликейшнийг анх удаа суулгахад гар утсанд ачаал үүсэхгүй интернет хэрэглэгчдийн төлбөрт илүү төлбөр үүсэхгүй тул бид нэр хэмжээг нь багасгаж бага хэмжээтэйгээр татаж авахар зохион байгуулж оруулж гисэн байж байгаа. Сүүлд нь бага хэмжээгээр татаж аваад суусан програм маань гар утсанд орж задрах маягаар Монгол улсын бүх хуулийг гар утсандаа хүчин төгөлдөр байдалтайгаар нь хүлээн авах бүрэн боломжтой болсон. Гар утас интернет холбогдсон тохиолдолд хуулиудыг автоматар шинжилдэг давуу талтай. Хууль тогтоомжийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хууль тогтоомжийн цахим санг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулна. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт улсын нэгдсэн бүртгэл бүртгэсэн хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн ихээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон батлсан байгууллагын цахим хуудсанд байршуулна гэж тус заасан нь эрх бүхий байгууллагын батлан гаргаж буй эрх зүйн актын хүрээ харьцангуй өргөжж
тэдгээрийг нэгдсэн цахим хуудсанд зайлшгүй байршуулах шаардлагыг энэхүү хуулиар баталгаажуулсан байна. Анхлан 2006 онд хэрэглэгчдэд хууль эрх зүйн мэдээллээр үйлчилж эхэлсэн эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем өдгөө жилдээ 1 сая гаруй хэрэглэгчид хууль эрх зүйн мэдээлэл эрх зүйн актаар үйлчилж байна. Шүүгч прокуророос эхлээд эгэл жилийн сурагч хүртэл нийслэлийн иргэнээс гадна алслагдсан аймгийн иргэд хүртэл энэ захим хуудасныг хэрэглэгч. Эрх чөлөөтэй байхын тулд хүн хууль захирагдах учиртай. Гарын захирагдахын тулд хуулиа мэдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхэд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн ач холбогдол хэмжээлшгүй. Эрх зүйн мэдээлэл эрх чөлөөт амьдралын их үндэс билээ.